Өнөөдрийн подкастыг Австрали улсад амьдарч байгаа буццэг хөвчийг ингээд урьж оролцуулж байгаамаа. За тэгээд ер нь бол би цаашдаа энэ бодоггүй уруулах подкастаараа гадаадд амьдарч байгаа, ажиллаж байгаа тий хүмүүсийг урьж оролцуулаад гадаад байгаа хүмүүсийн сонь сайхан тэр хүмүүсийн аж байдал тий ямар шүү амьдарч байна, ямар одоо нөөц болцоо бас байна тий Монголд хүмүүстэй ингээд хилээд өгчхөөр тий ийм одоо зориултаа ингээд гадаад улсад оршин сууж байгаа одоо миний таньдаг те хүмүүсийг ингээд урьж оролцуулж байгаамаа. За тэгээд өнөөдрийн хувьд бол Австрали улсаас ингээд оролцож байгаа. За тэгээд эхний асуулт руу шууд орё. Тэгээд дундуур нь өрсөг хэдүүлээ. Одоо хоёулаа те би нэгээ танилцуулъя гэж бодож байна. За эхний асуулт бол те тэгээ яагаад ингээд тэгээ Австрали бүү ирэх гэсэн нэг тийм одоо рил хийсэн байгаа шүү дээ. Тэгээ тэр нь надад аягүй сонирхолтой санагдаад тэгээд Австрали бүү ирэх гэсний учир шалтгаан юу вэ те анх тэгээ Австрали руу ямар зорилготой зорж очисон бэ? Гэр бүлээрээ байгаа юу те эсвэл одоо хүүхэдтэй юу те тэр талаараа бас ингээд бидэнд хуваалцсан уу гэж одоо таныг ингээд урьж байна. За баярлалаа. За баярлалаа. За та нартай энэ цаг үеийн мэндийг хүргэе. За миний хувьд бол Австрали улсад ирээд гэр бүлтэйгээ ирсэн. Анхаал нөгөө нэг Монголоос гарахтаа хүмүүс чинь гадагшаа гарахтаа хүүхдүүдээ үлдээгээл нэг нь эсвэл төрүүлж яваал эсвэл ээж аваа хоёр нь хоёулаа очичвал ингээд аргаа учраа олцоо тэгээ дараасаа хүүхдээ авдаг бол манай гэр бүл бол тэгээгүй шууд гэр бүл дээрээ 3 хүүхдээ аваад шууд хүрээд ирсэн байгаа. Хамгийн гол зорилго нь юу вэ гэхээр 2 хүүгээ Австрали улсад боловсрал эзэмшүүлэх гэсэн зорилготой ирсэн байгаа. Тэгээд тэр зорилгын хүрээнд бол одоо яг 2 хүүхдээ сургаад нөхөртөөгөө оюулаад ажиллаад энд байж байгаа. Тэгээд гол зорилго маань бол хүүхдээ сургах. Яагаад би Австрали бүү ир гэсэн тэр ирээлэг хийсэн бэ гэхээр би өөрөө ирээд ингээд ажиглаад байсан чи ер нь бол ингэдэм байна. Айгүй сайн бэлтгэлтэй ирж явах хэрэгтэй юм байна гэдгийг бүр айгүй сайн харсан байхгүй. Тэгээд даамаа энэ нөгөө их сургууль дөнгөж 10 жилээ төгсөөд ирж байгаа хүмүүс ч юм уу тий тэднэрт бол даамаа айгүй маш сайн бэлтгэлтэй явуулах хэрэгтэй байна гэдгийг айгүй сайн харсан учраас ийм бэлтгэлгүй ирээд ер нь бол тийм шүү хэцүү шүү хүүхдэд чинь хэцүү шүү гэдэг санааг өгөх зорилгоор тийм рил хийсэн байгаа. Тэгээд тэр маань юу гэхээр жишээ нь одоо эрэгтэй хүүхдэд байдлаа гэхэд хоолой хийж чадахгүй. Тэгээд дээрэс нь юу хатсан манай монгол хүүхдүүд чинь нөгөө айгүй орой унтаад айгүй орой сэрдэг ч юм уу тий тэрнээсээ болоод бүр ингээ ядаргаанд орсон. 1 юм уу 2 сарын дараа л тэр хүүхдүүд бүр ингээ айгүй ядарсан байгаа даа. Тэгээд дээрэс нь энд чи ирээд бид нар чи хичээлдээ явна. Дээрэс нь ажил хийж одоо ойр зурхаа мөнгө болон зарим хүүхдүүд нь бол яг гэрээсээ сургалтын төлбөрөө төлдөг байлаа гэхэд зарим нь бол өөрсдөө эндээ харгалт гэсэн тийм зорилготой ирсэн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас тэр хүүхдүүд бол үнэхээр их ядарсан юм билээ. Тэгээд тэр жоохон хүүхдүүд чинь ингээ ядраад байгаа харахад бол үнэхээр хэцүү байсан учраас яалтчгүй ээж аав нарт нь тийм мессежийг өгөх ёстой байна гэдэг. Тэдний гол санаа нь бол тэд нар чинь өөрсдөө хөрх юмтай болоод энэ бүтээд ингээд уцсны цаанаас ээж аавтайгаа тэгж яриад өнгөрч байгаа ах гэж бодож байна. Гэтэл яг амьдрал дээр энд чинь бол тэр хүүхдүүд үнэхээр хэцүү шттэ тий. Хоолоо хийгээд идэд сураагүй тэгээд гараад гадаа орчинд хүмүүстэй харьцаж сураагүй энэ гадаад хүмүүс гэхээр л айгүй өндөр дээд түвшинд барьсан өөрсдөө бид нар монгол хүмүүс гээл айгүй доогуур үнэлсэн тэнгуүтээ тэр хүмүүстэй ингээ харьцаж чадахгүй өөрийнхөө үзэл бодлыг чөлөөт илэрхийлээ хэлж чадахгүй ийм байдалтай байгаа байхгүй. Тийм учраас эцэг эхчүүд нь ч гэсэндээ хүүхдүүдэд аягүй сайн энэ тал дээр анхны одоо гэртээ суулгаж чадах боловсрал нь тэр байгаа байхгүй. Гадаад оронд очиод ээж аав нь байхгүй. Яаж хүүхдэд чи одоо ингээ өөрийгөө авч явах гэдэг дээр нь хамгийн сайн боловсруулах хэрэгтэй юм байна гэдгийг аягүй сайн ойлгосон. Тэгэл ирээл нэг 2-3 сарын дараа царай алдчихал ингээ явчих чи аягүй хэцүү байхгүй. Тэгээд бүр ингээ хоолоо хийж чадахгүй нэг өдөр ингээ завтаа өдрөл бүүн хоол идэм шиг. Тэнгүүдээ хөрчөндөө хатгалч. Тэнгүүдээ тэрийг 2 3 4 5 өдөр идчих. Тэгээ хордлогонд орцсон. Гэт ингээ явж байгаа хүмүүс хүртэл байгаа байхгүй. Тийм учраас ээж аауд нь бол хүүхдээ гэрт нь аягүй сайн энэ мэдлэгийг олгоод за өөртөө мэдэхгүй маа гэхэд те тухайн улсад амьдарч байгаа хүмүүсийн мэдээллүүд одоо ч бас нөгөө нэг интернет ингээд хөгжсөн бүх юм аюу гой хөгжсөн байгаа тухайн улсад амьдарч байгаа хүмүүс асар их байгаа шүү дээ. Манай монгол хүмүүс ч юм бол маш олон орнуудаар ингээд таран амьдарч байна. Тэр хүмүүстэй ингээд холбогдоод мэдээлэл авах хэрэгтэй. Хүүхдийн төлөө бид нар энийг л хийж чадна Монголоос. Тэгээд нэг мөсөө явуулчаад араас нь бид нар яана гэдэг юмыг яриад яах юм. Тэрний оронд явхаас өмнө одоо яг ингээд хавар болоод төгслийн
төгсөлтөгцөн эхэлсэн хүүхдүүд оюутнууд ингээд гадагшаага сургуультай явах 9 сарын нэг ингээд явах цаг хугацаа болцсон. Ийм үед бол яалтчгүй энэ мэдээллийг авахгаас өөр аргагүй. Тэгээд дээрэс нь бас яадгүй гэх. Тэгэхээр одоо Монголд нөгөө нэг хамаагүй байсных гэдэг юм уу яагаад энэ хүүхдүүд ийм байдалд сэтгхүүс усныг бол сайн мэдэхгүй байна. Автобус унаанда бас мөнгө төлөхгүй явж байгаа. Тэрэн дээрээсээ болоод торгуулж байгаа асуудал айгүй их байгаа. Тэгээд тэр нэг 5-10 доллар өөрөөсөө харамлаад тий ингээд төлж чадахгүй ингээд автобусандаа төлж чадахгүй ингээд суулаа гэдэг чид. Тэгээд тэрний хяналт шалгалтанд орохоор $200 болоод ингээд өсөж торгуулд орж байгаа байхгүй. Тийм учраас хүүхдүүд аягүй сайн бэлтгэлтэй ээж аваад энэ тал дээр нь аягүй сайн хүүхдүүдэд ярьж хэлж гэр бүлийнх нь орчинд нь ядч хоолыг хэлээ сурга. Тэгэл энд чинь ер нь өөртөө ингээд бие дагаад аваа явах чадвартай байлгах нь хамгийн гол чухал юм байна гэдгийг бол аягүй сайн ойлгосон хүрээлэн байгаа орчин энэ ойр хавийнхаа хүүхдүүдээс бол аягүй сайн харсан. Тэгээ гэр бүлээр ярьж байгаа хүмүүс ч гэсэндээ ер нь бол аягүй сайн судлах хэрэгтэй юм байна. Тэгээ ямар сургуульд хүүхдээ явуулах гэж байгаа юм уу? Эсвэл өөрөө сурах гэж байгаа юм уу? Тэр зорилгоо аягүй сайн тодорхойлж ирэх хэрэгтэй байна гэдгийг аягүй сайн анзаарсан. Миний хувьд бол яг хүүхдээ сургах гэж зорилгоо бол тодорхойлсон байсан учраас аюу амар яг ямар зорилгоор ирсэн тэрнийгээ гүйцэлдүүлээ явахад бол хялбар байгаа. Энд ирээд зорилгоо тодорхойлоод энд ирээд бүх юмаа шийдчихнэ. Очоод учраа олчих гэж юусоо бити хоошин тавиарэ гэдэг бас анхааруулж хэлмээр байгаамаа. За нэр үнэхээр хүн болгоны одоо юу гэдэг яг тэнд очиод үзсэн хүн л те одоо юу гэдэг тэгээ усын уусан хүн ёсын даганд гэдэг шиг л те тийм зүйл болж байгаа байхгүй. Жишээлбэл над дээр ч гэсэн яг л тэр зүйл болж юм л да. Одоо ялгаагүй те заавал 10 жил төгсөөд те их сургууль сурж байгаа гэлтгүй хүүхдүүд явж гин энд одоо гадаад улс руу чинь тэгэл төрөл бүрийн хүмүүс явж байгаа шүү дээ те. За миний хувьд болохоор би ажлын гэрээгээр иш явж исэн. Тэгэхээр одоо тэнд очиод угаасаа ингээд хэл сурчнаа гэж хүмүүс бас ингээд явдаг байхгүй. Өөрсдийнхөө нөгөө нийтлэг ойлголтоор тэг арга нь олдсон шүү дээ яадын энтер гэл тэгэхэд яг үндэ бол энд ирээд одоо юу гэдэг хар ажил хийхэд бол нэг хэлний шаардлага гарахгүй. Гэхдээ яг хувь хүний тал дээр бол ингээд одоо эрүүл мэндийн асуудал гардаг ч юм уу те ингээд цагдаагаар явдаг одоо бичиг баримтны асуудлаа шийддэг ч юм уу те ингээх үед бол яалчгүй одоо ингээд одоо хэлний асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээд орчуулагчтай явъя гэхээр одоо юу гэдэг өөрсдийнх нь одоо хувийн мэдээлэл хүртэлтэй тэр хүндээ ингээд дамжуулах одоо жишээний ийм хүмүүс одоо ийм зүйлүүд болж байгаа байхгүй. Жишээлбэл одоо банк руу явлаа гэхэд те одоо өөрийнх нь дансны дугаар одоо юу гэдэг ямар одоо санхүүгийн тэр мэдээллүүдийг одоо тэр хүнээр дамжуулж хилүүлж штэ. Тэгэхээр эн чинь хүртэл одоо цаагаар бас эрсдэлтэй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсө хоошин тавихгүйгээр те баццэг хөвчмөөсөө хэллээ штэ. Аливаа асуудлыг хоошин тавихгүйгээр одоо яг шийдэж байя. Тэ одоо цаашдаа ингээд зорилгоо тодорхойлцоод гадаад улс руу та нар ингээд зориоч очиод зорилгоо тодорхойлгоно гэж байхгүй гэсэн одоо тийм одоо мессеж өгч ин л да. Тэгээд яг хуу энэ тал дээр бол ингээд хүн болгоно л өөрсдийнхөө тэ өнцгөр ингэж ойлгож харж байгаа. Гэхдээ яг үнэн бодит байдал дээр яг хүн тэгээ тэнд очиод яг ямар байдал байгаад байгаа вэ гэдгийг одоо илүү сайн одоо бодиттой хөрсөн дээр суусан байдлаар те харж ингэж хандаж байгаарэ. Тэгээд хилээ те очиод сурна гэхийн оронд те наан ингээд бас бэлдээд те ингээд одоо өөрсдийнхөө хилийг сайжруулчаад очих юм бол илүү одоо бидэрт ингээд хялбарчилж өгж байгаа байхгүй. Тэгээд тэнд очиод нөгөө нэг хилний одоо асуудал байдаг. Тэгээд одоо дахиад ингээд бүр ингээд юу гэж штэ тийм одоо амьдралын хэм маягийн хүртэл асуудал гарч штэ хүүхдүүд хүртэл ингээд тийм нэг дор нь хоол хийчихэл одоо ингээд хит хоног ингээд идэн гэдэг чинь эрүүл мэндийн хувьд тийм ингээд асуудалд ороход чинь тэгэл цаашдын одоо тэр асуудлууд ингээд явж штэ эмнэлгээр явж барих ч гэдэг юм уу тийм санхүүгийн илүү их юм том эрсдлийг ингээд одоо ингээд эрсдэлд орж байгаа байхгүй тийм ингээд нэг жижигхэн зүйлийг зүгээр тэр дотор нь доор нь шийдчих биш ингээд тэрийг ингээд амжруулсаар багаад ингээд аливаа зүйл томорхороо ингээд маш том асуудлыг үүсгэдэг маа гэдэг маш одоо тод жишээг ингээд хэлж өглөө. За тэгээд үргэлжлүүлээд хоёрт нь тий одоо ингээд хүүхдүүдээ Австралид сургахаар ингээд явуулсан гэдэг маш гайхалтай тодорхой зорилго байна л да тий. Хүүхдүүд одоо Монголд байгаа хүмүүс гэсэндээ одоо Австрал руу ингээд хүүхдүүдээ ингээд сургаад явуулъя барья гэж бодож байгаа. Тэгээд энэ талаар ингээд хүмүүс маань ингээд одоо талын зүйлээс мэдээлэл авч байгаа. Гэхдээ одоо юу гэдэг консулын газар ч гэдэг юм уу те Монгол дахь элчин Австрал руу явахдаа элчин сайдын яамнаас ч гэдэг юм уу те ингээд тал бүрийн мэдээлэл авч байгаа. За тэгээд яг хувь хүний тал дээр яг тэр бичиг баримтуудтай ингээд яг аль бие усны зүйл гэдэг бол ингээд авчих газар ингээд зөндөө байгаа те. Харин бит хоёрын одоо энэ одоо подкастаар дамжуулж те одоо нэг хувь хүний
одоо зүйл дээр шиглэсэн одоо тэр зүйл нь одоо хүүхдийн хүмүүжлийн асуудал одоо ингээд асууя гэж би бодсон л та. Австралид сурж байгаа одоо хүүхдүүдийн хувьд ч гэдэм үү Монгол сууж байгаа хүүхдүүдийн хувьд ялгаагүй нөгөө нэг утасны хэрэглээ гэдэг зүйл ингээд байна л та. За энэ дээр одоо бацаг коучийн хувьд те яг хүүхэд хүмүүжлийн чиглэлээр бас илүү ингээд ярьдаг те ингээд тэр талаар ингээд зөвлөгөө өгдөг хүн байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд утасны хэрэглээг ингээд одоо шууд хязгаарлахгүйгээр ингээд тавьчих нь зөв юм уу? Эсвэл одоо зарим хүмүүс одоо хязгаарлахын тулд ингээд шууд ингээд утаснаас холдуулах гэх мэтлэнтэй одоо шууд бойлч гэдэг юм уу нэг тийм хязгаарлалтууд бас ингээд тавьж ийн л та. Тэгэхээр ингээд таны хувьд бас хүүхдүүдэд одоо энэ утасны хэрэглээний талаар яг ямар зөвлөмж өгдөггүй, ямар одоо дадал хвшлийг бас ингээд суулгаад явж байгаа вэ? За баярлалаа. За миний хувьд болохоор Америк нэгдсэн улсад байралтай топ коуч авахтай нэг ихтэй байгаа. Лайф коучор төгссөн. Тэгээд одоо бол хүүхдийн хүмүүжил чиглэлээр бол яг төгссөн байгаа. Тэгээд энэ чиглэлээр одоо коучинг өгөөд ажиллаа эхэлсэн явж байгаа. Тэгээд Австрали улсын хувьд Монголд байгаа байж исэн хүний хувьд гэх юм бол ингээд хоёр нийгмийн харилцааны голд бол хүүхэд бол ялцчгүй стресстэй, ялцчгүй байдал нь бол өөрчлөгдөж, нийгмийн өөрчлөгдөж, хилэн өөрчлөгдөж, тийм сэтгэл санааны хувьд ч гэсэндээ ерөнхийдөө нэлийн өөрчлөлт ордог. Найз нөхдөсөө холдож, тэр хүмүүс үнэхээр сэтгэл зүйн асуудалтай байдаг. Тэгэнгүүт бид нар яадгүй гэдэг хөр эцэг эхчүүд ингээ гэртээ угаасаа одоо бид нар ч өөрсдөө ирчээл хүүхдүүдээ сургуульд оруулах гэж нэлийн асуудал болно, тийм. Тэр хугацаанд хүүхдүүд маань яадгүй гэхээр бичиг баримтны асуудлаас болоод нэлийн удаан хугацаагаар сургууль завсардаад хамгийн багадаа 3-4 сараар гэртээ байх ч юм уу тий. Энэ байдлаасаа болоод нэлийн стресстэй утасны хамаарал бол айгүй их болдог. Тэгээд бид нар ч юм бол яадгүй гэхээр нөгөө чаддгаар л хүүхдүүдэд тий болооч на уцаа яагаад оролдоод идэгин гэдэг яс юм дээр хүүхдээ ингээ бодоод үзэхээр бид нар тэр хүүхдүүд чинь гараа тоглоё яа хэл мэдэхгүй, нийгэм нь мэдэхгүй, гараад явах газараа мэдэхгүй, ийм байдалд орчоор яалтчгүй утасны хамаарал, дэлгэцний хамааралд орчиж байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас манай хоёр хүүхд бол том хүүхдүүд учраас тийм болсон. Бага нь бол жоох хүүхд учраас бол тийм асуудал байгаагүй. Яалтчгүй тэгээд сургуульд ороод ирэнгүүт ийм болж байгаа. Хүүхдүүд нөгөө одоо энэ Австралийн сургууль чинь одоо бүх хичээл компьютер орчсон. Тэгээд ер нь бол дэвтэр ном гэдэг ах юм хэрэглэхгүй байна. Бүр бага хүүхд маань бол одоо 5 дугаар анги хүүхд гэхэд цүнхэнд нь бараг дэвтэр ном байхгүй шүү дээ. Тэгэл явж идэг. Тэгээд чи за хичээл номаа яаж хийж юм бэ хүү гэхээр сургууль дээр миний хэрэгэлдэг пад байгаа ш. Тэрүүгээрээ хийчдэг. Тэн дээрээ хичээл номоо орчдөг. Онлайнаар бүх юм хийгдчихдэг. Ингээд ирж байгаа учраас бид нарт хэлэгцний хамааралтай болчтой энэ хүмүүс бойл гэж юусоо хэлж болох байгаа. Нийгэм өөрчлөгдөд байна, юм хөгжөөд байна, техник технологи ингээд сайн хөгжиж гин гэж ярьчаад хүүхдүүдэд бид нар өөрсдийнхөө үеийн байдал руу авчиж юусоо болохгүй. Тэгс гэж юусоо болохгүй байна гэдгийг аягуулсаа ойлгосон. Тийм учраас хүүхдүүдэд зөв хэрэглэн дээр сургах тал дээр нь л ярих хэрэгтэй. За яг юу үзэж байгаа юм те хичээл номтой холбоотой юм уу, тоглож байгаа юм уу? Яг тэр цагийг тохируулаад хүүхдтэйгээ зөвшөөрлцөөд за тэдээс тэдэн цагийн хооронд ингэ хичээл одоо Австрали гэдэг өглөө 9-өөс 3 цаг хүртэл өдрийн 3 цаг хүртэл хичээлтэй байдаг хүүхдүүд тэн дээр угаасаа тэгэл компьютер хараад компьютер дээр хичээлээдэг. Ахлах ангид сурдаг манай хүү болохоор байнгын л ноутбук авч яваад тэн дээр хичээл хийгээл явж идэг. Тэгээд ирчээд яадгүй гэхээр бас л гарч орох тийм секс дугуулан байхгүй бол тэгэл яалтчгүй бас уцаал оролдох болж байгаа. Тийм учраас хүүхдүүдэд секс дугууланд хамруулад тий уцнаас өөрсдөө бид нар яаж жоохон холдуулах боломж хүүхдүүдэд хөгжих арга зам байна гэдгийг аюул сайн харах хэрэгтэй байна гэж ойлгосон. Бид нар ингэж болохгүй чи байд хичээд өөрсдөө яаж энэ хүүхдүүдийг жоохон ч гэсэндээ тий 1-2 цагаар ч гэсэндээ уцнаас нь жоохон холдуулад өөрийн өөр чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэдгийг аюул сайн харах хэрэгтэй байлээ. Тэгээд тэнээр нь бас эцэгчүүд аюул сайн анхаарч өгөх хэрэгтэй байлээ. Тэгээд яг таг бити утас хар тэрийгэ бойл гэж юусоо хийж болохгүй. Энэ хүүхдүүдийн найз нөхөд нийлж байгаа хүүхдүүд нь яг тэр тоглоомынхон хүрээнд л ярьж байна. Өнөөдөр бид нар гэртээ бойлуулчаад энэ хүүхд гараа явахад найз нөхдөдөө тэр асуудлаараа л ярилцж байна. Тэрийг аль хоорондоо тоглож моолж тэгээд тэрүүгээрээ ингэж дээр үед бол бид нар тийм байхгүй эрзэн дээс тоглоо явж исэн бол энэ хүүхд ч одоо яг утасныхаа тоглоомоор тэрнийхээ хэлээр ярьж байгаа байхгүй. Тэгээд би болохоор манай том хүүхд бол нэг ийм
битбокс энтрийг бол YouTube харж байгаа өөрөө сурцсан. Гэхдээ хүүхдүүд эн чинь бас болохгүй юм бас биш байгаа байхгүй. Тэрийг хараад ингэхээрээ хөрх өөрөө тэрнээсээ юм сураад би хүмүүс ингэж болт юм байна. Би бас ингэдэг юм байна гэдгийг бас сураад алцсан. Тэнгүүд манай том хүү болохоор битбокс өөрөө сурчиж байгаа. YouTube-ээс ингээ Монгол дахтаа л үзсээр байгаа сурцсан. Тэгээ оролдож хийсээр байгаа сурц. Тэнгүүд ингээ контент энэ төр хийгээ. Тэгээд харна ингээд Facebook дээр тавиа, би Instagram дээр тавиа, TikTok дээр тавиа гэдгээр эхэндээ би бол мэддэггүй байсан. За яагаад чиний чи одоо хийх юм те? За мэдхгүй ээж нэстэй наадхан дээр чинь зөвлөгөө тэгж олон нийтэд юмаа цацах юм баг хэрэг байгаа мó гэж ярьдаг байсан хүн чинь одоо би ингээд шал өөр болсон. Хүүхдэд дэмжээд хоёулаа нийлээд баг контент хийгээд ингээд хүүгээ ингээд ороод татад эхэлсэн. Тэгээд миний хүү ингээд ерөөсөө гоё контент монтаж хийгээд ингээд заавал ингээд хүний одоо хийж байгаа тавьж байгааг үзэж байгаа ш. Миний үг бас хүмүүс үзээд ингээд гоё нэрийг аваад тий Австралийн сургууль ямар эдийн талаар ч юм уу тий ингээд гоё үеийнхэндээ Монголд байгаа үеийнхэндээ бас гоё ингээд мэдээлэл дамжуулж бас болноо. Миний хүү ингээд контент хийгээд тэгсэн чинь манай хүний хэсэг битбоксаага контент хийсэн. Тэгсэн чинь нилийн хэдэн контент хийгээ явж байсан. Айгүй хөрх итгэвтэй явж байсан чинь нэг амар хэцүү юмдад толгарсан. Тэр нь юу гэсэн чинь манайхаа айгүй тийм сүр коммент амир бичдэг. Хүүхэд гэлтгүй сүр коммент бичдэг. Тэр нь айгүй муухай. Тэгээд манай хүүхэд одоо ингээд тэрнээрээс ингээд айгүй эмзэг гэлээд хүүхэд юм чинь тэгээ штэ. Өсвөр насны хүүхэд чинь айгүй эмзэг зан ааш нь ямар гэлээ те. Айгүй хувирдаг. Тэгээд тэрнээрээсээ болоод нэг хэсэг эмзэглээд одоо ингээд төр зур ингээд завсарлчихж байгаа байхгүй. Би болохоор одоо хажууд нь ээж нь ингээ контент хийдэг болсон шүү дээ тий. Одоо коучер суралцаад ингээ шал өөр болоод байна. Миний хоёулаа ч гэсэн хамтраа тий хийлдэ миний үед ямар нэгэн санаа байна уу гэхээр одоохондоо надад санаа байхгүй нэгэд. Ингээд ерөнхийдөө бас сөрөг комент хүүхдэд өгөөд ингээ жоохон гацаа байдалд оруулсан. Тэгэхээр манай Монголын нийгэмж бай Монгол хүмүүс бас сэтгхүүгээ ингээд бас өөрчлөх хэрэгтэй юм байна. Ингээ хүмүүс тэгээ тэр контент нь сөрөг комент бичиж байгаа ямар хүн байв нэ гэхээр өөрөө зураг Facebook дээр зураг тавьж чаддгүй тийм хүн байгаа байхгүй. Өөрөө тийм бэжэж яагаад юм хийж байгаа хүнийг ингэж байгаа. Тэгээ бүр жоох хөвгт штэ эн чинь тийм иймэрхүү асуудлаа ингээд манайхан бас одоо нийгэм хөгжөөд техник технологи хөгжсөн энэ цаг үед амьдарч ээж бид нар сэтгхүүгээ өөрчлөх цаг нь аягүй сайн болцсон юм байна. Тэгжээж бид нар хүүхдээ ойлгоноо. Яг энэ утсан дээрээс тийм хүүхд юу мэдээд байгаа, юу аваад байгаа гэдгийг чухал гэсэн ойлгох ёстой юм байна гэдгийг аягүй сайн ухаарсан. Өмнө нь бол коуч активдаа сураад ингээ коучингоор сураад өөрөө контент хийгээгүй байх үедээ би ойлгодог байсан баг. Дандаа л уцс харж яах юм. Наадах нэг дэлгэцийн амарлаас ходож болдгоо юм уу гэдэг байр сууриас ханддаг байсан бол одоо өөрөө хүүхдээ ороод татаад хоёулаа хамтраач чамаа контент хийл та. Миний үед санаа байна уу гэл ингээд ороод татдаг болсон байгаа. Тийм учраас манай бусад эцэг эхчүүд ч гэсэндээ зөвлөж хэлэхэд ерөөсөө энэ хүүхдүүдийн тийм эрх чөлөөтэй эдгээр чинь шал өөр нийгэмд амьдарч байна. Шал өөр нээлттэй байдлахын нь бол ерөөсөө хорж болохгүй юм байна. Ихэнх хүмүүс ингэж яадаг л да. Гадагшаа явах гэхлээрээ одоо тухайн орны орчин нөхцөл ямар боломж байгаа вэ те гэх мэтлэн одоо мэдээллүүдийг яг өөрсдөө цуглуулдаг баг. Тэгээд явахаас өмнө одоо нэг тийм юу яадаг одоо тухайн оронд очихоос өмнө одоо юу бэлтэх вэ гэдэг талаар ингээд яг өөрсдөөс ингэж асууж эхэлдэг л дээ. Тэгээд мэдгүй болохоор ингээд одоо юу гэдэг тэнд байгаа хамаатан садан ч юм уу аль эсвэл ингээд өөр хүмүүсээс асуугаад тэгээ гадагшаа явахын тулд ямар бэлтгэлтэй очих ёстой юм, юу бүрдүүлэх ёстой юм. Би очиод байхын бол одоо нэг сарын хугацаанд яг үнэн бодит амьдрал ямар шүү юм гэдгийг бас ингээд хэлж өгөх одоо тийм шаардлага тулгардаг л да. Тэгээ яг ингээд би анх ирээд нэг сарын хугацаанд бас ямар байсан гэдгийг бас яг таны дараа бол би хэлж өгье гэж бодож байна л да тий. Яг анх одоо нэгээс 3 сарын хугацаанд бол гадаад улсад очиход ингээд дасан зохицохын процесс явагддаг юм байна. Тэгэхээр ингээд тэр хүмүүс маань ингээд яг иймэрхүү зүйл болдог шүү гэдэг талаар бас ингээд хилээд өгчих юм бол бусад хүмүүс маань ингээд бэлтгэлтэй бас хүрээд ирчих واخ гэж би миний хувьд бодсон байхгүй. Тэгэхээр энэ тал дээр тэгээ эхний 3 сарыг ер нь яг танаа одоо гэр бүлийн хувьд тэ ямар шүү байдал одоо болж өнгөрөв. За энэ бол яг тэгдэг. Ер нь бол 3-6 сарын хугацаанд нэгээд жоохон тийм хямралын байдалтай байд юм билээ. Бид нөр өөрсдөө сэтгэхүй хүртэл тийм яг тийм байдалтай байд юм билээ. Тэгээд яадаг вэ гэхээр одоо ингээл Монголда айгуу гоё ингээл өөрсдийнхөө хэл тусаар яриад ингээл гүйжсэн гэд тэгээд юу ч ойлгохоо болчдөг тий.
Тэгээ одоо яана одоо би одоо автобусны бодлон чаана дэлгүүрийн чаана юу ч мэдэхгүй. Тэгээ байж итлэн онгоцны бодол дээр буучаад одоо хаана очиж амьдрах вэ гэдэг асуудал. Тэгэнгүүт ингээд манай гэр бүлийн хувьд болохоор манай нөхрийн найз эндээс учраас нэг найзынхаа найзыг дамжуулаад ингээд нэг монгол хүмүүсийнхаа түшиглээд нэг хажуу өрөөнд нь бол нэг 12 хоног амьдрах ч юм уу тий байр дараагийн өөртөө байраа олтлооч ингээд иймэрхүү асуудлууд байдаг. Тэгээ монгол хүмүүсээ ерөнхийдөө голлон ирээд түшгэлсэн. Тэгээ тэр байдлаараа байсан. Тэгээ дээрэс нь юу хэрэгтэй байдгүй гэхээр ер нь бол энд бүх юм байдаг. Австралид бол үнэндээ ерөөсөө тий янз бүрийн бид нар ч нөгөө мэдгүйгээсээ болоод нэг хувц хуунаараа одоо тэнд өвөл нь хүүтэн байдаг гэсэн мэс. Тэгсэн чинь энд ерөөсөө өвөл нь хасахтар руу ордоггүй өвөл байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас ерөөсөө хувц хуунаар инээтрэ гэж ерөөсөө бэлдэж ирэхгүй зүгээр л мөнгөө бэлдээдэр. 3-6 сарын хэрэгцээний мөнгөө л бэлдэж ир. Тэгээд тэр хооронд чинь бид нар очроо олно, орон гэртээ болно. Тэгээд дээрэс нь ажил хүнрээ олж хийн тэр болтлоо 3-6 сарын хугацааг алдчихгүй шаардлагатай. Тийм учраас тэр хэмжээний мөнгөө бэлдэж ирэхэд л ер нь бол бүх асуудал шийдэгдэнэ. Мөнгөө бариад явхад бид нарт орон гэр олдно. Мөнгөө бариад явж байхад ядаж үсэхгүй хоолндоо олоод идчих. Тийм боломжтой шүү дээ. Тийм учраас ерөөсөө элдвийн янзын өөр тийм хувц хуунаар одоо манай монголчууд энэ төр чинь идэж уух юм ингээд зөөгөөд ерөөсөө тэр бол үнэхэр хэрэггүй. Австрал нэг хэсэг чинь нөгөө нэг монголчуудыг орохоор л нэг тамхи оруулж ирдэг, юу идэж уух юм оруулж ирдэг гэдэг ингээд бүр монгол хүмүүсийг амар шалгадаг юм болсон байна. Тийм учраас тэр ерөөсөө хэрэг байхгүй. Ерөөсөө энд бүх юм байна. Зөвхөн 3-6 сарын хэрэгцээний мөнгө л авцаа. Өртөг бол нэлээд өндөр байдаг. Одоо жишээ нь манай Монголын нэг төгрөг гэхэд Австралийн $2250-тай тийм Австралийн $1 гэхэд манай Монголын $2250 төгрөгтэй тэнцэх жишээний байх жишээ. Өртөг бол нэлээд өндөр газар. Тийм учраас нэлээд мөнгө бол их орно. Тэгээ хүүхдтэй бол даам аягүй сайн мөнгөтэй явуулаарай гэж аягүй сайн эцэгчүүдэд захимаар байгаамаа. За нэр үнэхээр яг тийм яг ингээд ярьж яхад нь яг л нөгөө нэг бас л ялгаагүй чект болж байгаа үйл явдал болоод байгаа хөөе наа чи. Одоо ингээд Монголд одоо Монголоос ингээд хүмүүс айгүйх юм ишиг ингээд авчруулдаг байхгүй юу ингээд одоо юу гэдэг одоо энд байдаггүй бас ингээд одоо юу гэдэг ээзгээ ааруулч гэдэг юм одоо борц морц гэл те тиймэрхүү зүйлүүдийг ингээд Монгол хүмүүс бол айгүйх ингээд авчруул зардаг. Тэгээ эн чинь нөгөө нэг шалгалтаар бас ингээд оруулах болохгүй зүйлүүд гэж одоо те тусдаа ингээд заасан зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд хууль бус юмыг ингээд айгүй ингээд хийх гэж зориод идэг. Тэгээд би ингээд бас тэр тухайн хүмүүсийн бас сэтгэгүйгээс бас болж гэнэ үү гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд ингээд бас Бацсаг хөвчмөөсөө хэллээ шүү дээ. Энд бол нэр үнэхээр бүхэн байдаг гэж гадаад улсад л очисон байна. Энд чинь бүхэл юм байж байгаа байхгүй. Ингээд Монгол бүр ингээд байхгүй байгаа даахгүй. Энд ирээд ядаж тэр сүүгээрээ хүртэлтэй янз бүрийн юм гээ хийж болж байгаа байхгүй. Нааруул эзгээ мэзгээ бүх зүйлээ те ингээд боловсруулах бас бодол одоо боломж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд шал өөр газар гэхээрээ ингээд бодоод ингээд юу гэдэг юм одоо юм байхгүй л гэж бодож ирд юм шиг. Тэгэхээр ингээд бүх хэрэгтэй зүйлээ бэлдээл станаар ячаагаад хийрээл ядаж ийш тийшээ ингээд одоо нүүх барих ингээд одоо боломж төгсөл одоо бүрдэн шүү дээ. Тэгэхээр ингээд тэрийгээ бас чирж нүүн те ингээд маш олон юм одоо асуудал гарч байгаа хгүй. Тэгэхээр ингээд яг л үнэхээр нөгөө мөнгөө бэлдээд бэлнэ гэдэг чинь үнэхээр яг зөв одоо шийдэл байна гэж харж байна л да. Тэгээ бас ингээд яг ингээд ийшээгээ одоо юу гэдэг энд ирээд одоо 3 жил болцсон те одоо 5 6 жил ч юм уу 10 жил болцсон хүмүүс бол ингээд дандаа Монголоос ачаа ирнэ юу авчруулж ийн ааруул эзгий ингээд ийм зүйлүүд авчруулдаг байгаа хгүй. Тэгэхээр би ингээд яг миний ингээ харж байгаа өнцөг бол юу байгаа гэхээр энэ Монголоос санаж байгаа нэг тийм одоо мэдрэмжээ хүмүүс ингээд иймэрхүү зүйлөөр ингээд өөрсдөө тайтгаруулах гад ингэдэм болов уу гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг одоо юу гэдэг Монголоос ааруул эзгээ авчирснаар бид нар ингээд Монголд байгаа юм шиг тийм мэдрэмж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө бас ингээд жоохон хуураад байгаа ч юм шиг тийм ийм зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр би Монголоос одоо ачаа бараа нэг ингээ авчруулад байдаггүй ерөөсөө надад нэг тийм шаардлага байхгүй. Харин яг уу энд байхгүй одоо юу гэдэг янз бүрийн хувцас хунарч гэдэг юм уу те тиймэрхүү зүйлсүүдийг ингээ гэрлүүгээ явуулах тийм одоо нөхцөл бодол надад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яг тухайн хүний бас сэтгэхүйд байна уу гэж би бодоод байгаа байхгүй тий. Яг юугаар одоо ингээд тэр гоё тайтгарлаа авах гээд байгаа ч юм уу тий. Нэг дотор нь нэг тиймэрхүү Монгол гэсэн нэг юмор дүүрэх гээд тий. Монголоос хандж байгаа нэг гадаад одоо улс руу явж байгаа хүмүүс чинь ялчгүй л эх орноосоо хол байгаа тий.
ингээд бас хэцүү байгаа шүү дээ тий. Одоо найз нөхдөсөө аав ээжээсээ хамаатаа садангоотоос одоо тэр гоё нандин харилцаа байсан тэр газар маань ингээд Монголд байгаа учраас одоо тэр нэг гоё зүйлээ өөрийгөө ингээд тайлбарлахын тулд тэр зүйлүүдийг бас ингээд захиад байна уу гэж би одоо дотроо ингээд бодоод байгаа байхгүй тий. Энэ бол бас нөгөө нэг жоохон сэтгэл зүйн асуудал тий. Энэ одоо гадаад байгаа хүмүүсийн одоо тулгардаг тий ингээд шууд ингээд танихгүй нэр үнэхээр хил дунд орчгоор чи ингээд тэг ингээд бүх одоо миний хажууд байсан зүйлүүд ингээд байхгүй болчих жоохгүй нэг 10 20 тэг баг 20 30 жил ингээд хамт амьдэрсэн ч юм уу те нэг хөвшилд орсон зүйл чинь энэ дээд ингээд байхгүй болчингууд тэр зүйлээрээ бид нар ингээд жоохон дутагдаад ирд юм байна. Тэнгүүт тэрийгээ ингээд өөр зүйлээр ингээд өгөх гээд байгаа юм шиг те одоо жоохон ингээд монгол хэлээрээ ярьж чадахгүй болохоор ингээд одоо юу гэдэг өөрийнхөө сэтгэлийг ууталчих ч гэдэг юм уу нэг тийм өөрийгөө илэрхийлчих те тийм хүсэл байгаад байгаа. Тэгэхээр тэр нь эргүүлээд ингээд шал өөр зүйл рүү ингээд явуулаад байд юм шиг надад санагдаадсэн баггүй. Тэгэхээр ийм зүйл байд юм болов уу гэж би бодсон. Тэгэхээр хэрэг бас те энэ подкастыг үзэж байгаа хүмүүс маань те бас ингээд юм зөөлгөө тавьчраад байгаа маань те ямар учиртай бас ингээд байна гэж бас өөртөө бас үнэлт хийгээрээ. За бит хоёрын бас ингээд хийсэн подкаст те танд ямар нэгэн байдлаар бас ингээд тус болсон болвол лайк дараад, subscribe дараад те бит хоёрт ингээд сэтгэл үлдээгээрээ. Тэгээ өөр асуух, тодруулах зүйл байх юм бол бас ингээд комент хэсгээр ингээд бичээд үлдээч болно гэж та бүхэндээ хэлье. Тэгээд саяны өмнөх асуулт дээр те хүүхд хүмүүжил дээр та хүүхд маань хүүхдүүдээ ингээ хориод байхгүй энийгээ хамтдаа ингээ хийгээд нэг зорилготой те одоо ингээ ээж нь хүртэлтэй ингээ одоо контент бүтээгээд ингээ явж байгаа чинь хүүхд маань хүртэлтэй ингээ явж игэлтэй өөрийнхөө те тэр хоббигоор одоо юу гэдэг юу сонирх чинь тэрүүгээр ингээ цаашдаа ингээд яваад те өөрийнхөө хүүхдийн сонирхлыг хөгжүүлэхэд энэ контент гэдэг зүйл чинь маш их тус болж байна. Тэгэхээр та бүхэн маань хүүхдээ бас ингээд татны харилцаа ч гэдэг юм уу те ингээд гой ойлголцохын тулд контентер хүртэл ингээд амжуулаад ингээд ойлголцох те ингээд одоо илүү татан байх боломжтой шүү гэдгийг бас ингээд айгүй гоё өнцгөр ингээд гаргаж ирлээ. За тэгээд өнөөдрийн подкастыг ингээд одоо тэ цаг заваа гаргаад ингээд орж ирсэн зочиндоо маш их баярлалаа. Тэгээд одоо зочин маань болохоор SEO клуб буюу Нара Томсон багшийн маань одоо нэг жилийн одоо гадаадд бай Монголд ч бай ингээд хаа сайгүй ингээд тэ сурыг хөгжиж дэвший гэсэн ийм хүсэлтэй ийм одоо SEO клуб гэсэн ийм гайхалтай клуб байдаг. Энэ клубын маань Нара Томсон багш маань буюу дэлхийд спикер бүр ингээд одоо юу гэдэг олон газар руу одоо энэ англи хэлтэй, орос хэлтэй, монгол хэлтэй те ийм хүмүүстэй яг ингээд өөрийнхөө амьдралын туршлагаар ингээд те энэ зүйлийг хийж болд юм шүү. Эмэгтэй хүн санхүүгээ ингэж өөрөө бүрдүүлж те ингэж эрх чөлөөтэй ингэж маш ингээд одоо юу гэдэг өөрийгөө хөгжүүлэх те хувийн хөгжлийн тал дээр ингээд өөрчлөх ингээд боломжтой шүү гэдэг ийм гоё одоо мессежүүдийг өгдөг. Дээрээс нь ингээд гадаадд байгаа одоо яг ийм англи хэлтэй хүмүүстэй ингээд бизнес эмэгтэйчүүдийг гадаад хүмүүсийг ингээд орж ирж ингээд бидэрт ингээд одоо туршлах солилцуулдаг тий бид нар ингээд тэр хүмүүсээс ингээд айгүй гоё юм суралцдаг ингээд олон орны хүмүүс байх тусам бид нар ингээд шал өөр юм өнцөгтэй өөрийн гэсэн юм одоо туршлагатай хүмүүс байгаа даахгүй тэгэхээр тэр хүмүүсээр ингээд дамжуулаад ингээд тэр одоо мэдлэгийг олж авна гэдэг чинь ингээд амар маш гоё зүйл байдаг тэгээд манай SEO клубын одоо бүсгүүчүүд бол ингээд яг өөрийнхөө хувь хүний хөгжил дээр ингээд тий өөрийнхөө тодорхой төвшнүүд дээр ингээд өөрчлөлт гаргаж байгаа ийм бүсгүүчүүд байдаг. Тэгэхээр энэ бүсгүүчүүдтэй хамт ингээд бит хоёр ингээд бас ингээд суралцаж явж байгаа. Энэ нэг жилийн гишүүнчлийн хөтөлбөр байдаг. Та бүхэн хэрвээ ингээд те бас ингээд подкаст хийх сонирхолтой ч гэдэг юм уу эсвэл яг ингээд өөрийнх гэсэн одоо бизнестэй болъё хөгжиж дэвшээ гэж бодож байгаа бол манай Нара Томсон багшийн SEO клуб бас ингээд нэг дээрээ тэгээ үнэхээр цаашаа ингээд бүр ингээд гүнзгийрий гэх юм бол одоо юу гэдэг TCA буюу Top Coach Academy ингээд элсэж ороод те коучер суралцаад за бүр хүн одоо юу гэдэг бид нар анхандаа бол ер нь ихэнх коучуудыг ингээ хараад байхаар ингээд шууд пи коуч болъя гэдэг ингээд коуч болчдөг хүмүүс ингээд ер нь бол ховор байд юм шиг байна. Яагаад тэгэхээр ингээд өөрийнх нь амьдрал ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар нэг асуудал тулгархад тэр асуудлаа зохицуулж явж байгаа ч гэдэг юм өөрөө өөртөө ажиллаж агаад эн чинь ийм боломжтой юм байна штэ гэж ингээд бодонгуудаа ингээд өгөө хүмүүс туслахыг гэсэн тий тэр сэтгэлээр ингэж бас ингээд TCA-д ингээд ордог хүмүүс бас байдаг. Тэгэхээр бас энэ одоо зүйлээр те та бүхэн ингээд бас гэр бүлийнхэн хүрээлч гэдэг юм уу янз бүрийн байдлаар те найз нөхдөдийн хүрээлч гэдэг юм уу ингээд өөрчлөлт хиймээр ч гэдэг юм уу те ийм байгаа болвол та SEO клуб бас ингээд нэг дээрээ гэж бас хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн зочин одоо ингээд цагаа зарцуулсанд маш их баярлалаа. Тэгээд дараачийнхаа тэгээ бас ингээд сэдвэр бас дахин уулзна гэж найдаж байна. Тэгээд энэ одоо сүүлд одоо ингээд те энэ подкастаар дамжуулаад те бусад хүмүүстэй хүргэе гэсэн мессеж байвал баццэг коучийнхөө яриагаар энэ одоо подкастаа өндөрлөе гэж бодож байна.
За баярлалаа. За Рона коуч маань хэлдэг яг үнэн. Нара Томсон багш маань Circle бол үнэхээр гоё клуб байдаг. Манай Монгол хүмүүсийн нэг яриа байдаг штэ. Эмэгтэй хүмүүс чинь нэгдэж чаддгүй маа ч гэдэг юм уу те. Эмэгтэй хүмүүс нэгтгэхээрээ хэрүүл урал хийдэг яадаг ч юм. Ер нь бол нэлээд тийм буруу муу тийм мессежтэй байдаг. Тэр бол ерөөсөө тийм биш юм билээ. Би клубт ороод хин хүмүүс эмэгтэй хүмүүс дан эмэгтэй хүмүүс ичээж ямар мундаг юм. Үнэхээр гоё ингээ нэгдэж чаддсан юм байна. Бид нар чинь яг нэг төв зорилго руу нэг чиглэл рүү харахаараа ямар мундаг юм бэ гэдгийг аягуусаа ойлгосон. Тэгээд бүгдөө ингээд нөгөө нэг сэтгэл зүйн асуудлаа шийдсэн. Сэтгэл зүйн асуудал гэдэг чинь айгүй том бидний эрүүл мэндийн ч болон тийм амьдралд маань ч гэсэн айгүй том өөрчлөлтөд оруулдаг зүйл байгаа байхгүй. Гэтэл бид нар ерөөсөө тийм биш хүмүүс нэгтгэхэрэл тийм сонин асуудалд орно гэхээс энэ сэтгэл зүйн асуудлаа бүгднийг шийдвэрлэсэн. Бүгднийг ингээд энд чинь ийм юм байдаг юм байна гэх өөрсдийнхөө учрыг олцсон. Хувь хүний хөгжилтөөр аягуулсан анхаарсан хүмүүс бол ерөөсөө тийм асуудал үүсэхгүй. Ямар л бол ямар хүнтэй нэгдээд ингээд хаанаас бид нар боломж хайгаад яаж л учирнаа тэр хүмүүс ингээ хоорондоо учирч болдсон бэ шүү гэдгийг бол яалтчгүй энэ клубээс бол та нар маань харах болноо. Тийм учраас хэрвээ та нар маань хүсвэл клубт маань бас нэгдээд үзээрэй. Тэ заримдаа багш маань бас нөгөө юм гоё нэг удаагийн ингээд membership бол олгодог шүү дээ. Тэгээ тэрэн дээр хүртэл ороод нэг удаа ороод үзэхэд бол ерөөсөө алдахгүй гэдэг бол та нартай бас хэлмээр байна. Тэгээд подкастнда урьж оруулсан Рона коучтай маш их баярлалаа. Рона коучээс угаасаа контент бүтээхийг бүх зүйлийг аягүй сайн сурдаг. Техник технологийн асуудал гарахаар хүртэл Рона коуч дээр угаад мессеж чил ингэчлээ яана гэх маш олон зүйл сурж байгаа шүү. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Баццэг коучосоо бас суралцах зүйл хүүхд хүмүүжлийн тал дээр ингээд суралцах зүйл маш их байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас ингээд баццэг коуч руу бас хандъя гэх юм бол өөрийнх нь Facebook тэ одоо би энэ подкастныхаа доор бас ингээд байрлуулж YouTube сувагт маань бас ингээд тавигдах байгаа учраас за тэгээд та бүхэндээ баяртай гэж хэлье. Тэгээд энэ бичлэг та нарт таалагдсан бол subscribe дараад, лайк дараад, комент бичээрэй. Баяртай. Баярлалаа.